Таны мэдэх хэрэг. Авилгатай тэмцэхэд иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг. Таны мэдэх хэрэг. Иргэний нийгэм гэж хэн бэ? Юу вэ? Дур засгийн албан бүтцүүдээс гадуурх байгууллагууд болон сүлжээний нийлбэрийг иргэний нийгэм гэж тодорхойлж болно. Үүнд зөвхөн төрийн бус байгууллагууд бус, сонирхлын бүлгүүд, үйл төрчний эвлэл, мэрэгжлийн холбоод, соёл урлаг, спорт болон бусад албан бус нийгмийн бүлгүүдийг оруулж болно. Нэг утгаараа зарим тохиолдолд нэгнтэйгээ зөрчилдсөн зорилттой байгууллагууд иргэний нийгмийн тодорхойлолтод багтаж байгаа юм. Иргэний нийгмийн үндсэн ажлуудад авилгал зэрэг нийгмийн асуудлуудыг хүндсэн дадлаг, туршлага, сүлжээнүүд багтдаг. Нийгэмдэх ихэнх авилгал засгийн газар хувийн хэвшилгээс хоёр үндсэн оролцогчийг хамарч иргэний нийгэм гол хог хэрэгч нь болдог. Эрх мэдэл төвөөс хөдөө орон нутгийн засаг захиргаа руу чиглэн хуваарлагдсан байдаг тул авилгал нь иргэний нийгэмтэй илүү шууд холбоотой шинэ оролцогчд руу чиглэсэн байдалтай байдаг. Энэ нь иргэний нийгмийнхэн орон нутгийнхаа асуудлуудад ойр байж сайн мэддэг нь тэдний зүгээс төрийн албан хаагчдын хоорондын үйл ажиллагааг хянах, илрүүлэх боломжийг нэмэгдүүлж өгдөг гэсэн үг юм а. Төрийн бус байгууллагууд коррупцийн асуудалд хандах хандлага нь хуваагдмал байсан. Хуульчид хуйлдаа болон хуульчдын холбоодоо захирагдж, санхүүгийн ажилтнууд мөн мэрэгжлийн байгууллагуудаа захирагддаг байсан бол ер нь иргэний нийгмийн бусад төлөөлөгчид энэ асуудалд өргөн хүрээтэйгээр төдийлөн хандаж чадаагүй юм а. Нийгмийн шударга ёсны тогтолцооны чухал салшгүй хэсгүүд нь юу болохыг сайтар ухамсарлаагүйгээс тодорхой цогц шинжилгээг хэрхэн хийхээ мэдэхгүй иржээ. Хүндрэлгүй асуудал гэж хаач байдгүй. Тиймээс одоо нэгэн жишээг дуулгая л да. Австральд эмгэг судлалын байгууллагаас өөрсөддөө хэрэгтэй эмч нарт өгдөг үнэгүй машин, бэлэн мөнгө, гадаадад амрах эрхийн бичиг зэрэг нь хeel хахуулийн зөвхөн зарим хэсэг юмаа гэж эмгэг судлалын тэргүүлэх байгууллага үзжээ. Австралийн эмгэг судлалын мэрэгжлийн холбоо өөрийн салбар дахь овжин луврын хэлбэрийг хязгаарлахын тулд авилгалын хуулийг эргэж харахыг хүсэж байна. Энэ байгууллагын ерөнхийлөгч ноён Вен Хагсма хэлсэн нь бий. Манай салбарт оршдог коррупцийн төдийлөн том асуудал биш ч гэлээ шинэ хууль боловсруулж гаргаснаар авилгалын талаар мэдээллийг эмч нар өөрсдөө өгөх эр зоригийг нэмэгдүүлж хэргийг мөрдөж шийдэхэд хялбар болно гэж найдаж байна. Вен Хагсма ингэж хэлжээ. Иргэний нийгэм асуудлыг зөвхөн шийддэг гэж ойлгож болохгүй. Иргэний нийгэм нь өөрөө асуудлын нэг хэсэг байж болно шүү дээ. Жишээлбэл бизнесийн холбоод бизнестэй давуу тал олохын тулд төрийн албан хаагчдад байнга авилгал өгдөг жишээ бий. Төр засаг, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн хооронд гурвалсан харилцаа байдаг. Авилгал энэхүү гурвын хүрээнд алинд нь ч байж болно. Тиймээс онлын хувьд болон амьдрал дээр ч тэр дээрх гурван хүрээний зөвхөн нэг хэсэгт нь авилгалтай тэмцэж амжилтанд хүрэх боломж байхгүй. Гагцхүү нийгмийн энэхүү гурван тоглогч гуруула хамтран ажиллаж, хамтран авилгалтай тэмцсэн тохиолдолд амжилтанд хүрнэ. Иймээс засаг төр юуны түрүүнд иргэний нийгмийг үр ашигтайгаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгохын тулд үйл эрх зүйн орчноо боловсронгүй болгож хэвлэл нийтлэх эрх чөлөө, эвлэлд нэгдэх эрх чөлөө, төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөө зэргийг хангах чухал. Иргэний нийгэмд өөрийн оронд шударга ёс тогтоох, чин хүсэлтэй, сонирхолтой олон хүн байдаг. Нэлийн олон оронд иргэний нийгмийн төлөөлөгчд хяналтын төр хороодын хараат бус гишүүд байх нь олонтой байдаг. Иргэний нийгэм нь авилгалтай тэмцэх хүсэл сонирхолгүй улсад төр засагч энэ асуудалд анхаарахгүй байх нь элбэг байдаг. Хэдий оролдлого гаргасан ч бүтлгүйдэх магадлалтай байдаг байна. Төр засаг нь ард иргэдийнхээ тусламж дэмжлэггүйгээр авилгалыг талсан зогсоож чадахгүй гэсэн үг болж байна. Төр засагтайгаа хамтран ажилладаг боловч бие даасан шүүмжлэлтэй хандаж идэвхтэй ажилладаг. Төрийн бус байгууллагуудаар дамжуулан энэхүү дэмжлэгийг олж авдаг гэсэн зарчмыг Transparency International анх байгуулагдсан цагаасаа эхлэн барьж ирсэн. Сүүлийн хэдэн жилүүдэд засгийн газрууд олон улсын тусламжийн болон бусад байгууллагууд ч дээрх зарчмыг зөвшөөрч байгаа ч харамсалтай нь авилгалт хамгийн их өртсөн орнуудад иргэний нийгэм нь сул дараа байдаг нь өөрөө амжилтанд хүрэхэд саад болдог байна.
Transparency International авилгын эсрэг тэмцэлэн дараах 3 зарчим дээр тулгуурладаг. Нэгдүгээрт улс төрийн намуудаас ангид зөвшөлтсхийг эрмэлзсэн бүлгүүдийг нэгтгэн авилгалын эсрэг томоохон эвсэл байгуулах юм. Иргэний нийгмийн бусад сонирхол бүхий хэсгүүдтэй тухайлбал хувийн эвслийн лидерүүд, сэтгүүлчид, эрдэмтэд ойролцоо зорилго бүхий төрийн бус байгууллагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүд болон бусад мэргэжлийн байгууллагуудтай ярилцаж Transparency International-ийн үндэсний салбар байгуулах сонирхол боломжийн талаар судлах. Transparency International-ийн 2 дахь үндсэн зарчим нь энэхүү байгууллагын бүтэц зохион байгуулалтын хамгийн онцлог зүйл бол үндэсний салбарууд нь онцгой үүрэг гүйцэтгэгдэх байдаг. Transparency International-ийн салбарууд бол Transparency хөдөлгөөний эзэмшигчид байхаас гадна тэд өөрсдийн эрх мэдэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлох эрхийг эдэлдэг. Гэвч 2 дүрмийг баримталдаг. Үүний нэг нь тэд авилгалын ямар нэг хэргийг өөрсдөө мөрдөн шалгах ёсгүй бөгөөд хэрэв ингэвэл авилгалтай тэмцэх системийг мэргэжлийн бөгөөд техникийн талаас нь сайжруулах гол ажилд саад тодхор үзүүлж болзошгүй гэж үздэг. Харин 2 дугаарх нь Transparency International нь итгэл үнэмшилтэй байхыг хүсвэл үйл ажиллагаагаа улс төржүүлэхгүй байх ёстой гэсэн дүрмийг баримталдаг. Авилгын эсрэг ерөнхий жор гэж байхгүй учраас үндэсний салбарууд өөрийн орны нөхцөл байдал, хэрэгцээнд тохирсон авилгалын эсрэг хөтөлбөр боловсруулан ажилладаг. Transparency International-ийн үндэсний салбар нь засаг захиргааныхаа итгэлийг олох нь маш чухал. Олон улсын байгууллагуудын төслүүдээс санхүүжиж, зарим болзол нөхцөлд нь төрийн бус байгууллагуудаа засаг төр нь эргэлзээтэй ханддаг тул дээрх итгэл үнэмшлийг олоход амаргүй байдаг. Transparency International-ийн стратегийн 3 дахь зарчим нь иргэний нийгмийн үйл ажиллагааг алхам алхмаар хөгжүүлж дэвшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл огцом гинтийн өөрчлөлт хийхээс илүү алхам алхмаар тодорхой зорилтуудаа хүрэх хувилбар нь амжилтанд хүрдэгэ гэж үздэг. Нэг жишээ хэлье л дээ. Авилгал хавтгаарсан хит их газар авсан тохиолдолд байгууллагууд тэр бүхэл ард түмэн нь авилгатай тэмцэхдээ хаанаас эхлэхээ хүртэл мэдхээ болж нэмэргүй юм байна гэсэн сэтгэл давтдаг. Хүн болгон авилгал өгдөг тохиолдолд хинч хамгийн түрүүнд энэхүү зуршлаасаа салж хохирохыг хүсэхгүй шүү дээ. Гэтэл Transparency International-ийн боловсруулсан нэгэн арга нь шударга арлууд бий болгох туршлага юм. Энэ нь аливаа байгууллага төслийн хүрээнд оролцож байгаа гишүүд нь шударгаар ажиллаж, авилгалд өртөхгүйгээ амлаж гэрээ байгуулдаг туршлага юм. Шударга арлуудыг засгийн газрын агентлагуудад байгуулах нь бас чухал бөгөөд ялангуяа авилгалд өртөмтгий байгууллагуудыг төрийн бусад албанаас арай тусгайд нь үзэж, цалинг нэмж тэр хэрээр нь түшимдийнх нь ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх нь үр дүнтэй байдаг. Үндэсний салбаруудын хийсэн амжилттай ажлуудын нэг нь засаг төрийн бараа үйлчилгээ худалдан авах практикт оршиж байгаа алдаа дутагдлыг гаргаж ирсэн судалгаа хийснээр зарим бараа үйлчилгээний чанарыг хүртэл дээшлүүлэхэд хүргэсэн ажил юм. Бас нэгэн амжилт нь хувьчлалын тендерт ганцхан компани оролцсон тохиолдолд дохиогч олон түмний анхаарлыг хандуулснаар хувьчлалыг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд ялангуяа хувийн сектор төрийн сектортой харьцах хүрээний асуудлуудад төрийн бус байгууллагууд нөлөөлөх бүрэн боломжтойг үзүүлж байгаа юм. Түүнээс гадна дээрх болон бусад ажлуудаас олж авсан сургамж бол иргэд болон иргэний нийгэм нь авилгалын эсрэг хуулийг хэрэгжүүлж хэрэгүүд дээр ажиллахаас илүү уучлан сэргийлэх буюу мэдээлэл өгөх чиглэлд ажиллах нь үр дүнтэй ашигтай юм а. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллагын гол үүрэг нь иргэний нийгмийн гол үнэт зүйлсийг хамгаалахад орших бөгөөд энэхүү үүргээ эрх мэдэлтэй хүмүүст найдаж орхих нь буруу юм. Авилгалгүй эрүүл нийгмийг цогцлооход иргэний нийгмийн үүрэг нэн чухал билээ. Орон нутгийн удирдлагын ил тод байдлыг дэмжиж, авилгыг бууруулахын төслийн хүрээнд ил тод байдлын төлөөх түншлийн сан, Тайваны ардчлалын сангийн дэмжлэгтэйгээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.